Хай өдрийн минь гинэ өглөө өдрөөрөө хамаагүй бүгдэнд нь минь төргий. Дөнгөж сая Токио Наритад булаа. Тэгээ одоо буцаад дотоод нислэгээр орон нутгийн нислэгээр Нагоя явах гад ингээд сууж जैन. Тэгээд үгүй би өнөөдөр амар нөгөө хөл амар хавгнаад амар сонио юун дотор югдүүлээ нөгөө гутлан дотор хөл маань багтаагаад амар сонирн болоод хүрээд ирсэн. Тэгээд одоо л аваа гайг болчих шүү. Түрүүн бүр амар нухаад цай бүр амар сонио. Яагаад гэсэн юм ерөөсөй ойлгохгүй. Тэгээ ингээд яваад ирлээ. Одоо би болохоор одоо яг Японд 9 дахь удаага ирж байна. Үгүй 9 гэж солирч байна. 7 дахь удаага ирж байна. Хамгийн анх 12 онд иржсэн гэдэг ихэр чинь тийм. Тэгээд одоо өнөөдөр Нагояда Оксын буудлын хажуугийн нэг юм зочд буудлыг буучаад тэгээд цаашаага болохоор Евро Окинава явна. Би яагаад тэгээд Хоккайдо явна гэж бодоод байсан би юусоо ойлгохгүй. Тэгээд ямар ч хэсэн Окинавад хамгийн анх удаа очиж үзчихээ. Тэгээд урд нь эрэхтэй Нагоя, Осака, Токио тэгээд жуурчин Кёто гэдэг ингээд хэдэн хотуудаар иржсэн. Тэгээд энэ жил болохоор нэг газар нэмж байгаа нь Окинава гэдэг газар очиж үзэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд бас мэдээж нөгөө ажиллаар явж байгаа учраас зөндөө хийх юмнууд бас байгаа. Тэгээд ингээд сууж байна. Тэгээд нэрээ би дотоодын энэ Japan Airlines гэдгээр бас анх удаас нисэж үзэж байгаа юм байна. Сонирхол байх гэж бодож байна. Юу нээр нөгөө дэлхийд амар үнэтэй гэж хэлэхтэй дэдэг airline шүү дээ. Тийм байна. Тэгээ нэг тиймэрхүү байна. Одоо бичлэгүүдээ ингээл хийгээл хөөрхөө явна гэж бодож байна. За тэгээд удахгүй төр цагийн дараа уулзцгаая. Одоо Нагояд ирсэн байна. Өнөөдөр Окинава явахаар цэмраа бэлдээд усанд ороод ингээд зогсож байна. Энэ камерны нэг юм гэрэл тохируулна гэдэг чинь айгу амар хэцүү юм байна. Ерөөсөө ингээд гэрэл тохируулаад ингээд өөрийгөө нэг хайтахан гаргах чи гэхээр ерөөсөө гэрэлэн тохирч өгөхгүй. Яаж н хүмүүсийн юм тохироогоод байт ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ өнөөдөр Окинаваараа явахаар бэлтгэл хийгээд тусчлаа. Яг нөгөө Нагоя дээр буухтаа өчигдөр буухтаа бид нэр юун дээр нэг юм өгдүүлээ. Лаг тийм нөгөө юуны Оксын буудлын хажуу талд нь буусан. Тэгээд нэг 2 пив уучаал нам унтлаа да. Тэгээд юм байна. Сахлынхаа хутгийг мартаад ирчихжээ. Тэгээд энд байсан утгаар нээсэн чинь ууралан дотлоо авч усаачлаа. Ураачлаа. Тэгээд ингээд өчтөр тэгээд амар ядарсан биш бүр ингээд зүгээр ингээд ярьснаа. Гинт унтал 11 гэж унтлоо. Одоо монголоор бол 10 цаг үлээлээ. Тийм тэгэл ондонгоотоос өглөө 6 өнгөрч явах зэрсэн гэдэг хэрчсэн амар ядарсан байхгүй. Мэд тэгэл
хэд цаг үлээгээл ингээл нисэл ингээл явахаар бас юу юм бэ. Гэтэ тэр нэг жаал Japan Airlines тэ тэрнгөр нисэж үзлээ. Амар л авдаг мохтой аюу дажгүй байт юм байна. Тэгээд юм байна. Одоо ч яг Монголын ч нөгөө дотоод нислэгүүд ч амар хөөрхөн. Би анх удаа Японы дотоод нислэгээр явж байгаа 3 надаа Шинганзэ ч юм уу айлсгүй бол ингээд юм уу машин тэргээр ингээд явчихдаг байсан. Тэгээд анх удаа дотоод нислэгээр явсан. Бас аюу хөөрхөн байна. Цаг 20 минут нисчихгүй яав те. Тэгээд ирсэн. Өнөөдөр болохоор Окинавад очиод үлээ 4 мөрөө гэж 5 гэж буух нь яах нь. Билетээ хараадах ээ. Айгу уртаар л байд юм штэ. Би түрүүн хэллээ байлаа бас нэг юм Хоккайдо явна гэд. Хоккайдо гэд өөрийгөө бүр ингэ итгэцэн байсан чи. Билетээс ч Окинава бахад. Юу вэ? Амар тэнэг. Яагаад би ерөөсөө тийм юм анзаарч чадаагүй юм бол бас энэ бас миний хамгийн том юу байсан алдаа гэнэ хамгийн том эндүрлээс би ер нь хэр харагтай юм дээр амар эндүрээд байдаг зэрэг тэгээд бүр вау гэдэг. Тэгээд өчтөр өглөө наашаа ингээд ирж хаад бэс нөгөө хүмүүст зарим нэг хүмүүст одоо хэлмээр санагдаад байгаамаа. Хүнтэй нөгөө нэг мэдтэй устаа явна гэдэг ч бод айгу чухал шүү дээ ер нь бол тий. Тэгээд амарлаг ингээд мэдтэй устаа явж чадахгүй ч гэсэн ядаж хүн рүү харахтаа тий ингээд тэр хүнийг тухайн хүнээ нэг жоо эвгүй байдалд оруулахгүй хүн шиг ингээд харж ах хэрэгтэй гэж би одоо хувьдаа л боддог ч гэж ер нь тэгэх ёстой ах гэж боддог бишээ тэгэх ёстой. Тэгээд ингээд мэдлэл хүмүүнтэй ингээд мэдлж байгаа бол нэг ингээд ойлготойхоор шиг те ингээд мэдлээд ингээд нэг хүнтэй нэг айтайхан байх хэрэгтэй зү. Тэгээд тэгэж чадахгүй ингээд худлаа ингээд юу яахгүй хэрнээ нэг юм харсан хэрнээ ингээд нэг юм жоох ярааж марваагаал те улаан цам урдаас нь ирж захт чинь нэг тийм амар тийм сонин одоо надад маяг муухай санагдсан өчтөр бол яагаад ч юм тийм айгу тийм oh my god тэр одоо юу вэ те хин бэ тэр одоо би айл болохоор одоо хүмүүстэй үүдгүй айл боломжоор одоо ингээд айгу сайхан ингээд мэдлээд ингээд айл болохоор ингээд ер нь тийм одоо миний одоо надаас гарч байгаа боловсон зан гэх юм уу да тий ингээд айгу сайхан мэдлэх штеп. Тэгэхэд одоо ингээд хүмүүс бас нэг юм жоо мэдрэл мод хүмүүс идэв штэ. Ийм нэг болохоор ингээд амар таньдаг царай гараад нэг болохоор огт таньдгүй царай гаргадаг тийм мэдрэл хүмүүс байна бас. Ер нь хүмүүсээ ингээд бие биентэйгээ аягүй сайхан мэдлж байгаарэ. Яагаад ч юм одоо жишээ нь ингээд бидний crew дагаа штэ тий бид нар мэдлэлтэй бие биендээ амар гоё ингээд дулаахнаар ингээд тэрвэрлээл тэгэл сайн нүгээл бие биендээ инээгээл тий хэдийн нөгөөх нь нэг ч муухай амьтантай ингээд болцоод ингээд явж исэн ч гэсэндээ бид нар ингээд айл болохоор ингээд нэгэнд амар ингээд нөгөө warm greeting гэж ярьдаа штэ тийм greeting өгч ингэж айгуу тэрэндээ амар ач холбогдол өгдөг ер нь миний нийлж мэлдэг найз нөхөд заяа. Тийм учраас би тэрэндээ тассан болоод ч тэр бусдыг бас магадгүй хэд их одоо тэрэндээ байлгах гэж магадгүй гэвчэг хүн одоо бие биентэйгээ мэдлэн гэдэг чинь бол хамгийн одоо хүний анхдагч одоо харилцааны нэг шүү дээ. Тийм учраас хүмүүсээ биетэйгээ аягүй сайхан мэдлдэг байгаарэ гэж би бас уриалмаар байгаа. Тэр ер нь ингээд нэг худлаа зам мантай тиймэрхүү байжснаас зүгээр гаргалж танихгүй юм шиг тэгж байжснаас тий зүгээр бие биентэйгээ аягүй сайхан мэдлээд минь тустай Монгол хүн байна да. Яа нэг усан дээрээ тавьчих аваагааг болчихлоо. Тэгээ мэдлэх ёсны хувьд нэг тийм байна. Мэдлэх арга зүй. Мэдлэмээр байгаа үед хүнтэй мэдлээд тийм ингээд сайхан хандах хэрэгтэй шүү дээ.
энийг айгуу сайн бодолцож явах хэрэгтэй байна. Өөрч юу яриа гэж бодчихлаа. Өөрч нэг яриад ах юм уусаа аллаа л да. Гэвчэг бас тийм байна. Тэгээ Японд тэгээ би ч нөгөө ийм камерамаар таныг хайхтар хайрсч үзэг болохоор хаяадаас бичлэг хийх гэхээр бас санаа ичээд ах юм аа, санаа зоодох юм. Эндээс нэг юм уул нэгэд энэ хараа ийм зүүж мүүгээд эндээ ингээ нааж маадаг юм айгүй юм нөгөө технологийн төвшөлтэй хайг гэж болох гээд ингээд юмнууд тавсан боловч ингээд бас ингээд мэдхгүй ичээд ах юм. Амар зөд ингээд ичээд ингээд нөгөөдгөө ингээд жоох ингээ хуу ахаар ингээд нууж мүүгээд ингээ яваад тэгээд яхаа болох байхаа л гэж бодод штэ. Тэгээд намайг ингээд манай миний бичлэгийг янзлж өгдөг хүмүүс маань ингээд аягүй сайн бичлэг хийгээд байгаарэ. Бичлэгүүдээс ингээд олон дүрсээ чи ингээд нийлүүлээд нэг айтайгаа юм гаргаж өгдөг шүү гэдэг ингээд хэлсэн учраас ингээд бичлэг хийсэн аа. Нэг за одоо ингээд окей. Юу вэ? Окинава явах срога check-in here. Get out bed. Away again. Okay. Амар алуу. Тэгээд бас нэг 2 цаг бас хүлээх юм байна. Тэгээд чигээр Fantastic factor. Микрофон сонирхож байгаа.